Сайн байцгаана уу? Бидний бэлтгэсэн бурханлаг гэрлэлт ба гэр бүлийн тухай подкастт нэгдээрэй. Бид тоглоом байвал тоглоом байна. Орник ямар газар хөтөлбөр байна. Эхнэртэйгээ хамт байна тийм. Бид багамшиг байх хэрэгтэй. Түүнтэй яаж ярихыг ярихд багамшиг байх хэрэгтэй. Яг гэвэл хүмүүсийн өмнө түүнийг түүнтэй жоохон даашаа ярбус яахаа. Бидгэж би эхнэрдээ жоохон даашаа хүмүүсийн өмнө ярбус маш хэцүү тийм ээ. Тий, ер нь жоохон гомдохоор. Тийм ээ. Тэгээд ер нь Гэрт байвал мэдээж гой биш харин хүмүүсийн өмнө ифу хэцүү тийм ээ. тий хэцүү. Тэгээ бус хүмүүс ч гэсэндээ их нэртэй нь ер нь жоохон доогор хайрцаг байгаа. Тийм ээ. Тэг ер нь бол тийм ч штэ. Бэлгээ хоёрын хувьд бол одоо гэр бүл болоод ингээд өнгөрсөн хугацаанд нэг ойлгож авсан нэг зүйл бол би их нэртэйгээ хэрхэн харьцаж байгаагаас эхнэр маань надтай хэрхэн харьцаж байгаагаас тэгээд бид хоёр хүүхдүүдтэй хүмүүсийн өмнө тийм үү хүүхдүүдтэй хэрхэн хандаж байгаагаас тэр хүмүүс эргээд хүүхдүүдтэй маань тэгж харьцдаг их нэртэй маань нөхөртэй маань бас тэгж нөхөрт маань тэгж ханддаг. Тэгээ ялангуяа одоо хүмүүс анхны ойлголтоороо тархинда одоо ухаанда тэр хүнийг хүлээж аваад тэр анхны ойлголтоороо дараа нь тэр ойлголтоороо хандлага тогтоодог. Тийм учраас бид хоёр гэр бүл болохдоо анханасаа тэгж шийдсэн. Хизээч танайх манайх гэж ярьж болохгүй. Танай гэр бүл, танай аав ээж, танай эгч аав. Тэгээ танай аав ээж, танай дүүнэр ч юм уу те гэж ярьж болохгүй. Нэгдүгээр. Хоёрдугаар. Тэнд очиод эхнэрийнхээ талаар, нөхрийнхөө талаар ч юм уу те энэ сөрөг мэдээлэл дамжуулахаас маш болгоомжлох хэрэгтэй. Харин тий. Өгөө бол ховын мэдээлэл гэсэн үг. Тий, ер нь сөрөг. Магадгүй заримдаа жоохон гомдсон, жоохон стрессцэн тэр үедээ тэр гомдол стрессээ хамаагүй хүнд очиод манай эхнэр тийм байна. Болохгүй. Энэ маш болгоомжтой. Тэр хүн дараа нь эхнэр чинь тэгж хандна. Магадгүй цаашаа тэр хүмүүс цаашаа өшөө хүмүүст эхнэрийн чинь талаар, нөхрийн чинь талаар буруу мэдээлэл шууд дамжих учраас бид нар болгоомжлох хэрэгтэй. Тэгээд энэ нь түүний нэр хүнд хамгаалах хэрэгтэй. Тий. Нэр хүндэд нь маш одоо сэвтэй, нэр хүндийг нь сэвтэй. Тэгээд энэ талаар бас эхнэр маань тий эсвэл нөхөр нь сонсвол хүмүүсээс сонсвол энэ хэцүү. Харин тэгээд тэр хүмүүс жишээлбэл би Ashley-гийн миний эхнэрийн аваажтай яраад түүний дүүнаар түүний хамаатнууд яраад миний таны охин right миний эхнэр мохай юу хийсэн энзул хийж гэж хэлсэн. Тэгээд тэр хүмүүс миний эхнэртэй яраад энэ сэн хийх хэрэгтэй энэ мохай хийж байгаа яг хийж байгаа энэ бас маш хэцүү тийм. Тэгээд бас нөгөө талдаа нэг хэцүү зүйл болвол бид нар хүүхдүүдтэй тийм сэтгэлгээ суулгана. Хүүхдүүдээ бас хамгаалах хэрэгтэй. Тийм байна. Ер нь бол эрэгтэй хүүхэд ааваасаа сайн үлгэр дуурайл аавна. Ээжийг нь одоо яаж хэрхэн хайрлаж байгаагаас тий ээжд нь хэрхэн анхаарал тавьж хандуулж байгаагаас тэр юм хүүхдэд тогтно. Тэгээд цаашлаад өөрөө том болоод их нэртэй болохдоо аав маань ингэдэг байсан учраас гээд их нэртэй аавтайгаа адилхан хандаж эхэлнэ. Тэгэнгүүт эхнэр одоо нөхрөө хүндэтгэх учиртай. Хэрвээ хүүхдүүдийнхээ өмнө нөхрөө хүнддэтгэхгүй бол одоо хөндлөхгүй бол магадгүй охин том болоод нөхрөө хүндэлж чаддаг. Тэгээд эндээс ямар үр дагавар гарна гэж миний хувьд боддог вэ гэхээр
маш олон үйл ойлголцол. Тэгээ цаашлаад юу гэдэг хүүхдүүд маань гэр бүлдээ маш их үйл ойлголцолтой, хагаралтай тэгээ ийм хэцүү гэр бүл бий болно гэж. So өөрийн гэр бүл, өөрийн гэрэлтийг сайн хамгаалах хэрэгтэй. Тий. So гэрэлтийн дотор нэг асуудал байвал хинтэй, I mean хинчтэй ярьж болохгүй. Энэ миний ягны асуудал, миний ягны асуудал таасан, миний нөхрийн асуудал, миний нөхрийн бороо зүйлсэн өнгөрсөн 7 хоногоос октябролоо тэгээд хийгээ. Яа энэ шиг гэрлийн дотор асуудлыг хуваалцах хэрэггүй. Тий. Нөгөө монголчууд хэлдэг шүү дээ. Олгой хагаравч тогоон дотроо гэд. Окей. Тэр үг мэдэх үү? Монголчууд хонь гаргадаг. Хонь гаргаад гидс дотор чанаж идэг. Тийм ээ. Тэгээд олгойн дотор нь цус хийгээд цусыг нь хийгээд тэгээд усанд чандаг. Тэгээд заримдаа тэр тогоон дотор олгой хагардаг. Окей. Хагараад цус нь шүлэн дотор одоо асгардаг. Хизээш тогооны гадна талд асгардаггүй. Окей. Яг тэр шиг гэр бүл дотор нэг хагарал юм уу, нэг үйл ойлголцол гарвал тэрийг гэр бүлээс гадуурх одоо So миний өрөг is эгнэрээ хамгаалах ёстой. Also өөр хүмүүс миний эгнэрийн сул талыг мэдэх хэрэггүй. Энэ яг эсрэг эгнэр түүний нөхрийн сул талд дамжуулах ёсгүй. тий. Харин маш асуудалтай байвал хүнтэй ярих хэрэгтэй юу? Яаж зөвлөгөө авах вэ? Тий, ер нь зөвлөгөө авах нь зөв. Харин хинтэй ярьж болохгүй гэж хэлсэн. Гэхдээ ер нь бол асуудалтай харилцаанд асуудал гарсан бол зөвлөгөө авах хэрэгтэй. Гэхдээ хизээ тий яаж хинээс гэдгийг бодох хэрэгтэй. Тэгэхээр эхлээд ер нь бол асуудлыг хойшлуулах нь сайн биш. Тийм учраас асуудалд хурдан хандахын тулд тийм үү шийдэх. За энэ асуудалд хурдан хандъя гэж шийднэ. Тэгээд хизээ гэдгээ тогтоочлоо. Тэгээд яаж тий ямар хүнээс авах вэ? Ямар байдлаар авах вэ? Тэгэхээр ер нь бол итгэж болох туршлагатай хүнээс зөвлөгөө авах нь зөв. Одоо та нарын асуудлыг цааш нь дамжуулаад байхгүй, тий дамжуулахгүй гэх юм уу? Харин хоёулаа яриад зөвшөөрөх хэрэгтэй. Тий. Хоёул хоорондоо ярилцаад би тэр хүнтэй яри. Би хамт тэр хүнтэй яри, right? Гэхдээ ер нь ийм шүү дээ, тий. Жишээлбэл ийм асуудал болоод намайг ингэсэн чинь нөхөр маань тэгсэн тэгэнгүүт нөхөр нь төнийг тэгсэн учраас би тэгсэн бүгдийг ярих хэрэггүй. Бүх болсон процесс бүх юм ярих хэрэггүй үстэй. Зүгээр одоо ийм асуудал байна. Тэ бид хоёр нэг одоо үйл ойлголцол ч юм уу те. Яаж асуудал хандах энэ асуудал. So эрэгтэй ч заримдаа урт хайти. So бид нэг зөвлөгчтэй уулзаад миний нөхөр энэ урт хай болоо тэгээд энэ хийсэн гэж хэлэх хэрэггүй. Би зүгээр би урт хай яаж өөрийг удирдах вэ гэж зөвлөгөө өгөөрэй. So бүр мэдээлэл өгөх хэрэггүй, бүр ховын зүйлс дамжуулах хэрэггүй, хуваалцах хэрэггүй. Миний хана хамгаалах хэрэгтэй. Харин заримдаа мэдээж зөвлөгөө авах хэрэгтэй. Бидний хувьд нэг асуудлууд гарахаар цуглааны хахлагчаас их зөвлөгөө авдаг гэсэн. Ер нь манай цуглааны хахлагч ер нь аюу найдвартай. Окей. Ер нь мэдээж ойлгомжтой ийш тийш тараахгүй. Тэгээд яг Библи дээрээс яг одоо юу практик дээр тулгуурласан Библи дээрээс Библийн зарчмын дагуу биднэрт гэр бүлийн зөвлөгөө өгдөг байсан. Тийм болохоор ер нь ихэнхдээ ер нь цуглааны хахлагчд ханддаг байсан. Тэгээд яг хөө мэдээж цуглааны ахлагч одоо байхгүй ч юм уу те юу явал жоохон одоо нас тогтсон ч юм уу те гэр бүлтэй тийм ээ итгэж болохоор тийм хүмүүсээс зөвлөгөө авч болно тийм тэрнээс биш ингээд бүр хамаагүй те гараал уурлаад гараал яхта шууд өөрийнхөө аав ээж дээр очдог ч юм уу тэгээ эсвэл найз дээр очдог ч юм уу тийм янз янзын хүмүүсийн зөвлөгөө авах дор ер нь дими тэгээ нэг талдаа
би тэгж боддог. Яг ингээд хүмүүстэй ингээд ярилцахад найзуудтайгаа ч юм уу ингээд ойр янз янзын хүмүүстэй ярилцахад юу яадаг штэ. Зарим хүмүүс дандаа юм сөрөг юм ярьдаг хүмүүс байдаг штэ тий. Оо тэгсэн чийсээ одоо бараг саал гээл одоо тий. Оо тэгдэм юм ер нь ийм сөрөг юм ярьдаг хүнээс би бол зөвлөгөө авах дурггүй. Ер нь ингээд юмыг ярихад сонсож байгаад өө чи тэгсэн юм биш үү? Өө ингэсэн юм шүү гэд нэг юм гоё юм зөвлөгөө өгдөг хүмүүс байдаг шүү дээ. Одоо итгэгч ах дүүнэр дунд маа ч юм уу те бүр ингээд настай ч юм уу 20% хамаатны ч юм уу тийм хүмүүс байвал ер нь би бол зөвлөгөө авна гэж боддог. Тэрнээс биш бүр юм сөрөг юм ярьдаг хүмүүсээс зөвлөгөө авах нь ер нь тийм. So ер нь найзаасаа зөвлөгөө авах хэрэггүй. Тий хэрэггүй ер нь. Ер нь ойрхон хүмүүсээс авах жоох нь хэцүү. Дандаа үүдтэй учраас тэр хүн миний асуудлыг мэдж байгаа энэ жоох сонж заримдаа манай тоглоны пастортай ярих хэрэгтэй. Харин манай тоглоны аклагч манай тоглоны хүмүүс ярих бас тоглоом руу явахдаа тэр бүх хүмүүс миний асуудлыг мэдж байгаа энэ бас хэцүү заримдаа. So хоёулаа яраад хинтээ ярих гэж зөвшөөрөх хэрэгтэй. Маго бүр гадаахын. Маго бүрд бидний медикли хүн зүгээр нэг манай пасторын Nedzin pastor and she tunte yarж болсон харин том юм бас яраад зөвшөөрөх хэрэгтэй тийм. Би зүгээр миний найзтай яраад actor-ийн тухай тэр actor түүний найзтай миний тухай ярих хэрэггүй тийм. Би нэг юм яачих. Одоо гэр одоо битэрийн дунд ингээ маргаан гарлаа. Ер нь яг хит ер нь нилээ хэд маргаан дээр үл ойлголцол маргаан гарахад ер нь одоо би өөрийнхөө одоо сэтгэлийг удирдах чадахгүй те сэтгэлээ удирдах чадахгүй байгаагасаа болоод одоо гомдоод ч юм уу те уурлаал одоо энэ маргаан том маргаан хэрүүл маргаан гарч штэ. Тэрний дараагаар хүн ер нь жоохон өөрийгөө одоо ер нь бодож үзсэн штэ. Би одоо хүн ингээд хэрэлдсэний дараа ч юм уу маргаан үүссэний дараагаар эвлэрсний дараагаар ер нь өөрийгөө боддог тийм ээ. За би юу хийлээ? Би яагаад ингэж юу те ингэж бодож үздэг. Тэгээ надад нэг амар гоё тус болсон юм юу гэхээр за ярээ. Одоо гэр бүл судлаачид аягүй их болцсон. Тэгээд нэг гэр бүл судлаачийн тэр одоо ярьж байгаа юм надад аягүй гоё таалагдсан байхгүй юу. Тэгээ энэ нь юу байсан гэхээр би одоо бага охиноо 4 дахь охиноо төрүүлээд би бүр 85 6 хил болсон. Өмнө нь би тийм болж үзээгүй. Тэгээд амар тархан болцсон. Тэгээ яг ингээд хүүхдээ гаргасан дараагаас ч гэсэн яг хүүхдтэй юм шиг гизэн дотор 6 7 сартай хүүхэд байгаа юм шиг тийм том гизтэй болсон. Тэгэхээр хүн ер нь сэтгэл санаагаар уунах, өөрийгөө голох, тэгээ нэг төрсний дараах нэг дааврын юунаас болоод ингээд бүр янз янз болдог. Тэгээ тэрнээсээ болоод би ер нь бүр нэг юм хүнээ байна гэдэг шиг тий бүр амар муухай ааштай болсон. Тэгээ ер нь нөхрийнхөө үгийг ер нь сонсдог. Гэхдээ тэр үед бүр сонсмооргүй байдаг гэсэн. Тэгээ цуглаан дээр очиод хичээл номлол сонсож байгаа. Ер нь хичээл номлолууд надад хамаарагддаг ч гэсэндээ ер нь бол тэр болгоныг хэрэгжүүлээд ингээд явхад амар хэцүүс аахгүй юу. Тэгээ ер нь бол нэг талдаа өөрийгөө ойлгохоо болцсон. Тэгээд би хаяа тэг нэг иймэрхүү хэрүүл маргаан гарсны дараагаар ингээд эвлэрсний дараагаар би боддог аахгүй. За би тэг юун дээр алдсан, би яагаад ингэсэн, би юу алсан гэдээ бодож үздэг. Тэгээд нэг өдөр утсан дээр одоо фэйсбүүкээр нэг юм гэр бүл судлаачийн одоо тийм зөвлөгөө өгсөн. Тэнгуут тэн дээр хардалт гэдэг зөвлөгөө байсан байхгүй юу. Тэгээ эмэгтэй хүн яхаараа харддаг ингээд тэнгуут би тэрэн дээр тэр гэр бүлийн судлаач яг үнэлэхэд юутэй. Библийн зарчмуудыг бүгдийг авцсан. Гэр бүлийн одоо нөхөр хүн юм байх хэрэгтэй, эхнэр хүн юм байх хэрэгтэй. Яагаад ингэдэг гэх нэг юм гэр бүлд гарч байгаа асуудлууд байгаа шүү дээ. Тэр бүгдийн одоо түлхүүрийг гэх үү? Бүгдийг Библиэс авцсан. Библийн ишлэлийг иш татдаг. Библийн ингээ бүх юм байдаг. Тэгээ би тэндээс өөрийнхөө бурууг олж харж ирсэн байхгүй. Тэгээд тэрнээс хойш ер нь буруугаа засахыг хичээсэн.
ер нь одоо хүртэл хичээсээр явж байгаа байх гэдэг юм. Тэгээд ер нь бас нэг талдаа тэр гэр бүл судлаачийн зөвлөгөөнүүд надад амар тус болсон. Нөгөө талдаа эхнэр хүн ямар байх вэ? Хувь хүн өөртөөгөө ажиллах одоо нэг юм төлөвшөх юг Библиэлд аюух зааж өгдөг. Тэгэхээр ер нь өөрийгөө ойлгохгүй ч юм уу ингээд гэр бүлд юм маргаан юм гараад ивэл ер нь Библиэс илүү өөрийгөө засаж авах. Одоо таны хэлгээр нэг ууртайгаа би яаж тэмцэх вэ гэл тээ. Тийм үү ер нь Библиэлд Бидний бэлтгэсэн энэхүү подкаст танд тус болно гэдэгт бид итгэлтэй байна. Бидэнтэй хамт байсанд баярлалаа. Дараагийн подкастаараа уулзлаа. Түр баярлалаа.